Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн амьдрах орчинг сайжруулах зарим арга хэмжээний тухай А177 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч 5 агентлаг болон 9 дүүргийн засаг даргын 5 газрын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажлын шүүрлэн гэрчлэгээ олгосон 112 байршилд баригдаж буй барилгын талбайд орчны аюулгүй байдал хангагдаж байгаа хэсэг тал дээр хяналт шалгалт хийж ажиллаж байна. Шалгалтаар 44 байршил зөрчил илэрсэн бөгөөд зөрчил арилгуулах тухай нийслэлийн эрхийн архитектурын албан шаардлага хүргүүлсэн. Үүнээс 14 барилгын захиалагч иргэн аж ахуйн нэгжээс зөрчлөө арилган орчны аюулгүй байдлыг хангасан тухай хариу тайлбар ирүүлээд байна. Дээрх зөрчлүүд нь барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон барилгын түр хашаа, саравч, хамгаалалтын торыг холбогдох норм стандартад нийцүүлээгүйгээс үүдэлтэй байна. Мөн удаан хугацаагаар барилга ухсралтын ажил нь зогссон. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа. 10 барилгын захиалагч иргэн аж ахуйн нэгжид орчны аюулгүй байдлыг хангах, барилгыг хамгаалалтын горимд шилжүүлэх тухай албан шаардлагыг хүргүүлснээс 2 барилгын захиалагч иргэн аж ахуйн нэгжээс хариу тайлбар ирүүлээд байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгж нь барилга ухсралтын ажил эхлэхдээ барилгын талбайд тавигдах холбогдох норм стандартад нийцүүлэн барилга ухсралтын ажлыг эхлэхийг уриалж байна.